англи хэлтэй байх юм бол одоо тухайн сургуулийн вебсайт руу ороод бас эдгээр энэ хичээлийн талаарх мэдээлэл авах боломжтой. Тэгээд өнөөдрийн энэ сэдэв бол миний хувьд бүр үнэхээр гоё сэдэв байгаа. Эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд бид нар ямар ийм гоё биетэй, ямар өөр юм бэ те энийг ойлгосноор бидний амьдрал чинь шал өөр болох юм байна штэ гэдгийг мэдээд тэгээд бас хурдан Монгол бүсгүүчүүдтэй хуваалцах юмсан ингээ бүр тийсэн ядан байж энэ хичээлд орохоор болсон. Өнөөдрийн ерөнхий ингээ сэдв нь болохоор хэдүүлээ дааврын тухай ойлгож авна. За тэгээд дараа нь болохоор энэ сарын мөчлөг гэж байгаа штэ те биений юм гэдэг чинь эмэгтэй хүнд ер нь ард нь юу болж идэв, ямар даавар орж явж идэв гэдгийг маш сайн ойлгож авна. За тэгээд үр тогтох процесс буюу одоо жирэмслэгээр төлөвлөж байгаа хэрвээ эмэгтэйчүүд байх юм бол энэ хичээл дээр бас маш гоё мэдээллүүдийг хуваалцсан. Ер нь жирэмсэн болохоос өмнө эмэгтэй хүн заавал бие бэлтгэх ёстой байдаг. Мөн дааврын тэнцвэр нь алдагдсан байна гэж бодох юм бол бас тэрийг тэнцвэржүүлэх аргуудыг бас та нартай хуваалцаж өгнө. Гэхдээ бүх зүйлс нь дандаа байгалийн аргаар ямар нэгэн ийм supplement нэмэлт зүйл хэрэглэхгүйгээр өдөр тутмын амьдралаараа бид нар яаж өөрчилж болох тухай тийм хичээлүүд орно. За хамгийн түрүүнд бид нар энэ хичээлийг ер нь ойлгохоос өмнө эндокрин систем буюу бидний биед байдаг энэ дааврын систем гэж ер нь юу юм бэ гэдгийг төрүүлээд ойлгох ёстой. Дааврын систем гэдэг за мэдж байгаа хүн байна уу? Дааврын систем гэж юу вэ ер нь? Даавар ер нь яагаад ялгардгийг хүний биед? Энэ даавар юу удирддаг юм? Хоол ч юм уу те эсвэл нөгөө дасгал хоёрыг л ингээд чухалчлаа үзээд байдаг. Гэтэл яг үнэндээ хамгийн чухал зүйл нь энэ дааврын систем байдаг байхгүй юу? Энэ дааврын систем чинь бидний цуснд ерөөсөө нэг ингээд усанд нэг бих тусдаг штэ. Тэгэхээр тэр ус ингээд өнгө нь хуурчдаг штэ. Яг тэрнтэй адилхан бидний цуснд бүр ийм жижигхэн дусал төдий миллиметр төдий ингээд ялгархад бидний биеийг бүр шал өөр түвшинд ажилуулдаг удирдлагын систем байхгүй ерөнхийдөө. За тэгэнгүүт хэдүүлээ үзье. Энэ эрэгтэй эмэгтэй хүний бие байна тийм ээ. За адилхан дааврууд ялгаруулдаг. За булчирхай гэж сонсч ирсэн үү? Булчирхай. Тий, булчирхай. Булчирхай гэдэг чинь болохоор энэ даавар ялгаруулдаг эргэтэн цэгүүд байхгүй юу? Тэрийг монголчууд булчирхай гэж нэрлэж байгаа. Даавар гэдэг үг маань монголоор даавар гэж байгаа, англиар гормон, орсоор гормон гэж байгаа. Бид нар нөгөө шинжлэх ухаан маань жоохон орс суурьтай учраас гормон гэхээр бас ойлгоод иж магадгүй. Даавар гэдэг маань гормон шүү. За тэгэнгүүт бидний биеинд ерөнхийдөө ингээд дааврын системийг маань удирдах ерөнхий гол үүрэг гүйцэтгэдэг ийм 7 булчирхай байдаг. За дээрээс нь үзэх юм бол биднэрт тархинд байдаг өнчин тарих, гипоталамус, буцууц булчирхай гэдэг энэ 3 даавар болохоор хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ 3 даавар бидний бүх сэтгэл хөдлөлийг удирдах идэг. Та жаргалтай байна уу, гунигтай байна уу, тэ одоо юмд харамсаж гин үү, санаа зовж гин үү? Тэр болгон чинь энэ дааврууд яадаг бахна уу? Тэр болгонд ялгараад таны биеийг шал өөрөөр ажилуулж идэг. Одоо ганцхан жишээ дурдъя. Хэрвээ та стресстэй байх юм бол кортизол гэдэг дааврын өнчин тархинаас ялгарна. Стресс гэж сүүлийн үед яриад байгаа шүү дээ. За одоо ажилд шахдаг ч юм уу, ямар нэгэн одоо өөр зээл ч юм уу тий биднэрт ингээд амьдралд маань санхүүгийн дарамт зөндөө байна шүү дээ. Тэгээд одоо Улаанбаатарт байх юм бол төгжрэл гэдэг ч юм уу, утаа гэдэг ч юм уу. Эднэр чинь ингээд биднэрт нөлөөлөөд энэ дааврыг өдөөхөр өнчин тархинаас биднэрт одоо кортизол гэдэг стрессийн даавар ялгарангууд бидний бие хэвлийн хэсгээр чинь нэмээд ихэлдэг. Яагаад вэ гэхээр бид нар дааврын нөлөөгөөр стресстэй байна. Одоо дээр үед бид нар нэг агууд амьдардаг байсан бол нэг юм араатай амьтанд таарах ч юм уу тий тэгсэн тохиолдолд бид нар стресс ялгарна шүү дээ. Араатай амьтан байгаа үед бид нар яах вэ? Тэр амьтныг нэг бол устгана, нэг бол зүхтана шүү дээ. Тэхийн тулд бие маань яадаг вэ гэхээр бүх юмнуудаа хоошоо тавьж байгаа тархи маань. За энэ аюулаас гарахын тулд эхлээд бүх энерги, эрч хүчээ зарцуулъя гэд одоо энэ өнчин тархинаас ялгарч байгаа даавар маань бидний биеийг шал өөрөөр удирдаад хоол боловсруулах, нөхөн үржихүү гэх мэт асуудлуудыг хоош нь тавьчихдаг байхгүй юу? Эхлээд би энэ аюулаасаа гарыг. Дараа нь тэр асуудлууд нөгөө сайван болсон үедээ хоолоо шингээч гэдэг юм. Тэгэнгүүт стрессийн даавар их ялгарсан байгаа хүн хичнээн дасгал хийгээд хичнээн хоолоо сойгоод яах нь вэ? Үр дүн гарахгүй. Яагаад гэвэл бие маань энерги нөгөө гар хөл хэвлийн хэсэг рүү нөгөө өөх болж хуримтлуулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нарын дааврыг ойлгоно гэдэг маань бүтэн бие ойлгох бүр асар чухал систем байгаа. За тэгээд эндээс чинь бид нарын одоо аз жаргалтай байхад ялгардаг серотонин ч ялгарна. Ийм одоо яг тархинд бол ялгардаг дааврууд маань энэ хэсгийг бүр бид нар далд ухамсар гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Одоо энэ та нар байрлалыг харах юм бол 3 дахь мэлмий буюу энэ хөмсгний цаана яг тархины энэ гол хэсэгт байрлаж байгаа даавар ялгаруулдаг. Одоо
булчирхаанууд байх нь шүү дээ. Энэ булчирхаанууд сэтгэл санаагаар дамжаад даавар ялгаруулцдаг учраас бид нар 3 дахь мэлмий гэдэг байгаа байхгүй юу? Бидний сэтгэл санаатай шууд холбоотой байдаг учраас. За тэгэнгүүт юм бамба булчирхаа. Бамба булчирхаа ямар үүрэгтэй вэ? Мэдхүү. Энэ хоолонд байдаг тийм ээ. Бамбатай олчих гинэ гэдээ баргад бамбатай олсон хойноод энд нэг булчирхаа байдгийг хүмүүс мэддэг. А юм бамба булчирхаа маань биений бүхэл бүтэн ерөнхий бодисын солилцоо, шимт хижээлийг цуснд орох, гарах бүх үйл ажиллагааг удирддаг гэсэн. Хэрвээ бамба булчирхаа доголдох юм бол хүн нэлен хүүдээ маш их жин нэмдэг, эсвэл маш их жин хасдаг. Тэгэхээр бамба булчирхааг бид нар байнгын хэвийн үйл ажиллагаатай байлгаж бидний бие эрүүл байх, шимт хижээлээ зохистой авах бүх үйл ажиллагааг нь бамба харьуцдаг байх нь бамба булчирхаа. За дараагийнх нь болохоор энэ таймус буюу сэрэ булчирхаа гэдэг. Энэ яг цээжний гол байдаг. Энэ маань дархлааны эсийг үйлдвэрлэхэд чухал үүрэг оролцоотой байдаг. Энэ даавар булчирхаа маань зохистой ажиллаж чадахгүй бол дархлаа ундаг байхгүй юу? Тийм учраас хүүхдүүдийг бид нөгөө нэг цээжийн тослоороо гэдэг шүү дээ. Ханаа түрхээр шар тосоор цээжийн сайхан өрөөдөг гэдэг чинь энэ булчирхааг идэвхжүүлж өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр яах нь дархлаанаас илүү үйлдвэрлэгдэх нь бие маань дархлаа маань өсөх нь. За дараагийн нэг булчирхаа болохоор нойр булчирхаа. Нойр булчирхааг сүүлийн үед маш их хүмүүс мэддэг болж байгаа. Яагаад вэ гэхээр нойр булчирхаа маш их өрөвсөл өдөөгдөөд хүмүүс өвдөөд ирэхээр нь эн чинь нэг юм байсан юм байна гэж мэдж байгаа. Нойр булчирхааны хамгийн гол үүрэг нь болохоор бидний биеинд орж ирж байгаа сахар, нүүрс усыг эс рүү шингээхэд тусалдаг инсулин гэдэг даавар ялгаруулдаг. За энэ инсулин гэдэг даавар ялгарч чадахгүй болоод эхлэхээр хүн чихрийн шижин өвчин тусчдаг байхгүй. Одоо өвчнөлөө нэрвэгдэж байгаа гэсэн үг. Энэ даавар ялгарч иж нөгөө орж ирж байгаа сахаруудыг бид нэр хувиргах нь шүү дээ. Одоо энэ идж байгаа гурилан хүнс чинь нүүрс ус болоод бас задарна. Сахар болоод би цус руу орно. Тэгээ энэ мань орж чадахгүй болохоор хүн тэр нь цусандаа эргэлдээд эс рүүгээ орж чадахгүй болоод ирэхээр инсулины мэдрэг байлаа алдах буюу чихрийн шижинг өртөл 1-2 дугаар зэрэг рүү хүн орчиж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь маш чухал. Бидний хоол боловсруулах эргэтэн системд чухал үүрэг гүйцэтгэдэг даавар ялгаруулдаг гэсэн үг. Нойр булчирхааны өрөвсөл юм уу эсвэл хавдар туссан хүн ихэвчлэн нойр булчирхаанаасаа болж биш шимт хижээлээ эсэндээ өгч чадахгүйгаасаа болж шимт хижээлийн дутагдалж орж бүр ингэж бие нь мууддаг байхгүй. Тэгэхээр нойр булчирхааг хамгаална гэдэг бол ерөөсөө биедээ шимт хижээлийг авах маш том зам болж идэг гэсэн үг. Тэгэхээр эдгээр чинь ерөөсөө бид нарыг ингэж удирдах байгаа юм шүү дээ. Тэр чигт нь эднэрийг ойлгоогүй нөхцөл бид нар хичнээн эрүүл хооллолд нэмэргүй гэсэн үг байхгүй. За дараагийнх нь болохоор энэ бөөрний дээр энэ хоёр бөөрний маань дээр ийм жижигхэн малгай шиг ийм хэлбэртэй булчирхаа байдаг. Энэ хоёр маань adrenal gland буюу түрүүний нөгөө өнчин тархитай энд байгаа өнчин тархитайгаа хамтарч ажилладаг. Энэ юуг мэдэрдэг вэ гэхээр айцыг мэдрээд стрессийн даавар ялгаруулдаг. Бие маань асар богино хугацаанд стресс үед одоо жишээ нь аюул тулгарлаа шүү дээ. Одоо тань дээр мод ундаг ч юм уу юу гэдэг те. Тэр үед тархинаас ганцхан даавар ялгараад бүтэн бие рүү тархаж чаддгүй учраас бөөрнөөс давхар ялгардаг гэсэн үг. Зэрэг бүх цус руу ялгарангуудаа бид нарыг богино хугацаанд хүчтэй болох тий. Одоо булчинлуу бүх энерги зарцуулангуудаа мод унах юм бол яах нь вэ? Түшиж авах нь. Хүн стресстэхээр асар хүчтэй болдог. Тэр чинь энэ даавар яах нь вэ? Нөгөө булчинлуу бүх энерги бүх хүчээ өгчөж байгаа байхгүй зарцуулж байгаа. Хөл зүгтгад бэлэн болгоод хөлийн булчинлуу хүчээ өгдөг. Цусаа байрладаг. Тэгэхээр чи яах нь вэ? Маш хурдан гүөхнэ шүү дээ. Нохооноос хэрвээ зүгтуул бид нар те. Тэр чинь энэ даавар яах нь вэ? Бид нарыг амьд байлгахын тулд одоо тэгтэл бид нэр тэр болгон арслантай таарад амьтнаас зүхтаад байхгүй нэг өдөр тутмын амьдралын хэм маягаас болоод стресстэй тахаар энэ даавар ялгарчаар яах нь нөгөө хоол боловсруулах эргэтэн рүүгээ зарцуулах байсан энерги хөл гар руу явуулчих нь шүү дээ. Тэгээ бид нар ч нөгөө хөдөлж байгаа байлоо. Зүхтаж мутахгүй байгаа болохоор эн чинь цусандаа эргэлдээд байдаг байхгүй кортизол чинь. Тэгээ цусандаа эргэлдээд байх юм бол биендээ бас сөрөг нөлөөтэй. Эн чинь байнга ингээд ялгараад иж болохгүй эргет. Одоо даавар байхгүй. Тэгээ хүмүүс ингээд өөртөө итгэлтэй болохоор ч юм уу эсвэл ингээд айхаараа ч юм уу ингээд гараа ингээд ташаанда одоо монголчууд бол бэлт тулах гэж байгаа. Бөөр чинь энд байгаа штэ. Яг энэ бөөрний чинь дээр энэ даавар байгаа учраас хүн ингээд энэ хэсгийн даавраа ингээд булчирхаанд нь гар ойрхон байхаар өөртөө итгэлтэй болдог байхгүй. Энэний ялгарлалт нь жоохон багасдаг гэсэн үг. Тэгэхээр хүн ингээд өөртөө итгэлтэй болохын тулд яадаг байх нь гараа ташаанда авдаг. За монголчууд ихэвчлэн бүс бүсэлдэг тийм үү бөөрөө дарж. Эн чинь өөрөө бас нөгөө энэ дааврыг зохицуулахад хамгаалахад бөөрийг одоо бэмбэгнэхийн тусалдаг байх нь шүү дээ тий. Тэгэхээр бүс бүсэлдэг хүн яадаг байх нь арай илүү цэгцтэй одоо энэ даавраа удирдахад
дөхөн болдог байна. За тэгэнгүүт за энэ 6 булчирхай бол эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу яг адилхан. Бүгдэнд нь байгаа. Яг л адилхан язгарна, адилхан биеийн зохицуултыг удирдна. За харин энэ нөхөн үрчүүн даавар гэж байгаа. Эмэгтэй хүнд болохоор өндөвч гэж нэг эрэгтэн байгаа. Эрэгтэй хүнд болохоор юу вэ? Оо за. Юу? Testicles чинь төмсөг. За энэ хоёр эрэгтэн байна. Өндөвч төмсөг хоёр маань яадаг вэ гэхээр нэг нь эрэгтэй даавар, нэг нь эмэгтэй даавар ялгаруулдаг байхгүй юу? Зөвхөн энэ хоёр эрэгтний тусламжтайгаар бид нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй болчиход байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр чинь яагаад тустай байгаа вэ гэхээр хоёр өөр өөрөөхтэй дааврууд ялгаруулдаг байхгүй юу? За өнөөдөр бол бид эмэгтэй энэ өндөвчнөөс ялгарч байгаа дааврууд маань энэ тархинд байгаа даавруудтайгаа яаж холбогддог, ямар дааврууд ялгардаг тухай үзнэ. Энэ дааврын тэнцвэр алдах юм бол эмэгтэй хүн яах нь вэ? Эмэгтэй биш болж болно гэсэн үг байхгүй юу? Эр даавар их ялгараад байвал хичнээн бие нь эмэгтэй байсан ч гэсэн эрэгтэй хүн шиг болох нь шүү дээ. Энэ даавар чинь бид нарыг бүр тэгж удирдаг. Гадна энэ ямар харагдахыг хүртэл удирдах болно. Хэрвээ эмэгтэй хүн одоо эмэгтэй даавар нь одоо эстроген, прогестерон гэдэг даавар байгаа. Одоо та нар маань дэлгэрэнгүй үзнэ. Тэр нь ялгархаа багасах юм бол тестостерон гэдэг эр даавар ялгарна. Эр даавар ялгархаар бүр эмэгтэй хүн сахал ургана. Булчингийн масс их болно. Бүр энэ хоолойны хөвчний хурц бүдүүр. Яах нь вэ? Нөгөө даавар чинь цусан жоохон ялгарангуудаа биеийг өөрчилж чадах тийм хүчтэй байхгүй. Тэгэхээр энэ дааврыг ойлгоно гэдэг маань ерөөсөө бид нар ингээд шидэт тохиор атгацсантай бараг л ялгаагүй гэсэн. За тэгэнгүүт эмэгтэй хүн хизээнээс энэ эмэгтэй даавар нь илүү ялгарч эхэлдэг вэ гэхээр анхны биений юм ирсэн үед, сарын тэмдэг ирсэн үед эмэгтэй даавар ялгарх нь шүү дээ. Тэрнээс өмнө яах вэ? Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд ер нь адилхан байдэн шүү дээ, тий? Биений хувьд ч тэр яг л адилхан өсөрж цовхчоод эрэгтэй эмэгтэйж ялгархааргүй юм бүтцтэй байдаг бол яг эхний сарын тэмдэг ирсэн үеэс эхлээд нөгөө эмэгтэй даавар ялгарангууд октод яах вэ? Хөх ургана, бэлхүүс нарийнхан болно, ташаагаар арай томсно. Энэ яаж ийм хэрэг нөгөө эмэгтэй даавар нь эмэгтэй болгож өөрчилж байгаа байхгүй биеийг. Эрэгтэй хүүхд яах вэ? Өсвөр наснда хоолой бүдүрээр тий нэг дотгошоо олоод биеийн гинт огцон мөсөөл тэр чинь яадаг байх нь нөгөө эр даавар ялгархаар тэгдэг байх нь шүү дээ. За тэгэхээр бид нар эмэгтэй хүн за шийдлэх ухаанаар нэг 13 насны ойролцоо. За одоо бол жоох урагшлаад байгаа. Яагаад вэ гэхээр бид нэр дааврыг маань өөрчлөх зүйлс маш их болоод байгаа байхгүй юу? За нэг 13 насны орчин бид нар сарын тэмдэг ирнэ. За тэгээ энэ маань үргэлжлээд ерөнхийдөө бараг 40-оос дээш жил биднэрт үргэлжилж байна. Энэ хугацаанд яах нь вэ? Бид нар энэ эмэгтэй дааврын нөлөөнд байнга байна гэсэн үг. Энийг ойлгохгүй бол бид нар зөвхөн эрэгтэй хүнтэй адилхан байдлаар яваад нэмэргүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг бид нэр ойлгох нь бараг 13 наснаас эхэлж ойлгох ёстой уг нь зүйлээс байгаа байхгүй юу? За тэгэнгүүт та нар анхны биений өмнө хэдэн насны ирсэн? Тоог нь хэлээ явчих. 13. Тэрнээс доош байна уу? 12. За өсөлт нь хурдан явагддаг хүүхдүүдээс 12-т ирдэг тийм ээ? Өөр хоошоо ирсэн хүн байна уу? Ер нь 13 хавцаа юу? 15 хавцаа бас байж байна тий? 15 байна. За тэгэнгүүт одоо бид нэр биений юм ирснээс цэвэршиг хүртэлх хугацаа тий? За нэг одоогоор нэг 50 нас орчим гэж үзээд байгаа. Гэхдээ цэвэршилт маань их удаан явах хэвээр. Гинт ингээд эмэгтэй дааврууд налга болчих юм бол сэтгэл зүйн хувьд бие бэлтрийн хувьд бид нэр тэрийг төсвөрлөхөд хэцүү байдаг байхгүй. Тийм учраас нөгөө цэвэршилтийн үед ингээд сонирн болоод байна, нүүр халуун оргиод байна гэл те ясны сэргэжилт хүртээ хөвчлээ гэдэг маань энэ дааврыг бид нэр аажмаар буулгаж явах хэвээр байтал гинт ингээд огцон мончхаар эрүүл мэндийн хувьд биеийн тэрийг нөгөө нэг дагаж ингэж хөвсөж чадахгүй байгаа. Тэрийг яаж аажмаар буулгах тухай бас үзнэ хэдүүлээ. За тэгээд анхны сарын тэмдэг ирэхэд та нарт ямар мэдээлэл өгч ирсэн бэ? Ер нь зааж ирсэн үү? За энэ өмөгчөөс эхлээд та нар ийм өөр төлөвлөгч шилжнэ гэж та нарт ийм мэдээлэл өгч ирсэн үү? Ямар нэг мэдлэггүйгээр за эмэгтэй хүн ер нь ингэхэл ястаа сар болгонд нэг цус үзэгдэх ёстой байна гэд ингээд бодоод өнгөрсөн үү? Тэгсэн гэнэ. За тэгэхээр яг энэ асуудлаас болоод бид нар зөв мэдлэг өгөөгүйгийн улмаас одоо жишээ нь энэ хичээлийг авахаас өмнө хүртэл би ингэж хангалттай мэдээгүй л исэн байгаа байхгүй тий. Манай ус одоо төрөлтөөр маш өндөр штэ. Дор хаяжл бид нэг 4 хүүхэдтэй байх гэж үздэг тий алдарт их авчих гэж үзэж байгаа боловч биднэрт энэ нөхөрчхөн боловсрал гэдэг зүйлийг нөгөө сайн өгөөгүйгээс болоод бидний мэдлэг дутуу байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ хэрвээ дотоод шүүрлийн системийг ойлгохгүй бол
бид нэр эмэгтэй дааврыг зохицуулж дэмжиж явахгүй бол биднэрт юу болдог вэ гэхээр дааврын тэнцвэр алдагдана. Дааврын тэнцвэр алдагдах үед үүсдэг зөвхөн шинж тэмдгүүд нь гэхэд ийм олон. За хэдүүлээ энэ шинж тэмдгүүдийг уншаад тэгээд эндээс хідэн танд илэрж байгааг өөрсдөө бичиж тэмдэглэе шүү. За энэ болохоор бодисын солилцоо болон стрессээс үүдсэн шинж тэмдгүүд буюу таны биед кортизол гэдэг даавар ялгарснаас болоод үүсдэг шинж тэмдгүүд гэсэн. Эднэр бол ерөөсөө мөсөн уулын дандаа тэр дээр харагдж байгаа оройн буюу бид нэр гадна үзэгж байгаа шинж тэмдгүүд гэсэн. За доошоо би хэдүүлээ одоо хичээлээ үзэхээр ойлгоно. За гурилан бүтээгдэхүүн торхосох. Ерөөсөө амттаар юм идэж идэхгүй бол ингээд байж чадахгүй. Бүр ингээд хэцүү оргоод бүр бодогдоо. Зарим хүн бүр зүүдлэгдэг. Талах бүр өнөрлж ингээд зүүдлсэн хүн хүртэл байдаг. Одоо яг ингээд за тэгэнгүүт амттад нь торхосох тий. Ялангуяа энэ бэлуу, шоколад, чихэр, тослог ийм зүйлс. За тэгэнгүүт кофе, газтай ундаа зэрэгс хамааралтай болох. Тэрс орой нэг газтай ундаа уухгүй бол энэ одоо эрэгтэй хүнд бас хамааралтай шүү. Яг энэ хэсгүүдэд. За тэгээ согтууруулах ундааг 7 хоногт 3-аас дээш удаа хэрэглэх. Ялангуяа вино орно, пив орно. За эдгээр ийм газтай тэгээ арх согтууруулах төрлийн ийм зүйлсийг уумаар санагдаад байгаа бол яах нь вэ? Эн чинь бас даавар цаана явагдаад байх нь шүү дээ. За тэгээ хоол алгасах буюу заримдаа хоолны туршил хөдлөхгүй байжээснэ гинт орой болохоор их хідмэр санагддаг ч юм уу тий. Бүр өсөж байгаа бүр ингээ гитсээ цэрэтл иддэг. Тийм санагдах. За стресстэх буюу одоо ийм бүр хүн уурлахааргүй юмд гинт огцом уурлах. Ингээ заримдаа бүр ингээ амьдрал утга учиргүй санагдах, орой унтахын өмнө сөрөг бодлууд бодогдох, юмд санаа зовох, хүнлүү хашгирч орилох тий. Тиймэрхүү шинж илэрх юм бол яах нь вэ? Биднэрт кортизол гэдэг даавар ялгараад байна гэсэн үг. За нойргуудах. Орой болохоор ерөөсөө нөгөө яг орондоо орой хөвтлээ нойр хүрхээ бичдэг. Би янз бүрийн бодогдоод хөрвөөгөөд тэгээд бүр 2-3 цаг хүртэл тий ингээ хөрвөөж жагаад унтах. За шүн дунд сэрэх. Ялангуяа 2-3 цагийн хооронд сэрх юм бол танд одоо шинж тэмдэг асуудал үүсэж байна. За толгоо өвдөх, ялангуяа таллаж өвдөх, оройгоор өвдөх. За тэгээд бэлгийн дур хүслэхгүй болох. Ямар идэвхгүй болох нь шүү дээ. За тэгээд нүүр биеэр ус ургах. За байр гэдэг энд нэг хүн. За жин нэмэх бүр шалтгаангүйгээр зүгээр иддэг юмаа идэл хийдэг юмаа хийгээд яваад байх чинь огцом жин нэмээд байх. За тэгээд бамбаа булчирхан өвчл ялангуяа дааврын энэ бамбаа булчирхаа бол энд хамгийн хурдан нэрвэгддэг даавар ахгүй их мэдрэг булчирхаа. Тэгэхээр бамбаа булчирхаа ямар нэгэн даавар нь дутагдах юм уу илүүдэх те TSH гэдэг thyroid stimulating hormone гэдэг даавар байгаа. Тэр маань багасах юм уу ихсэх. За тэгээд чихрийн шижингийн шинж тэмдгүүд чихрийн шижингийн уртал болох сахарыг шингээж чадахгүй, нүүрс усыг шингээж чадахгүй тохиолдол гарах. За тэгээд бодисын солилцооны хам шинж буюу одоо эдгээр шинж тэмдгүүд олон шинж тэмдгүүд давхцах. Эсвэл шимт хижээлийн дутагдалд орох. Яг юмнуудаа хэрэглээд байгаа хэрнээ тэр шимт хижээлээс бие нь нөхөгдөж чадахгүй байх тийм тохиолдлууд гарах юм бол яах нь вэ? Та бодисын солилцоод стрессээс үүдсэн юм шинж тэмдгүүд бие маань хилээд байна гэсэн үг. Би болохгүй байна. Миний тэнцвэр алдагдаад байна гэдгийг хэлээд байгаа гэсэн үг. За та нар ингэж чеклээд надад хідэн ингэж илэрж ийн вэ гэдгийг бодох нь шүү заяа. Ингээд та хэд тоолоод яваарай. За дараагийнх нь болохоор энэ эмгхтэй даавартай холбоотой шинж тэмдгүүд гэсэн үг. Энэ нь одоо алдагдаад хэвийн төвшөндөө ажиллахгүй байгаа гэсэн үг. За сэтгэл санаа докторгүй болох. За түрүүний хорж ирж байна те. Амархуу уурлах. За хүмүүсийн уурлахааргүй юмд болохоор реакц үзүүлэх их юм огцом реакц үзүүлэх. За сарын тэмдэг докторгүй болох буюу мөчлөг нь яг л 25 хоног бол 25 хоног болоод ирэх ёстой. 30 хоног бол 30 хоног болоод ирэх ёстой. Энэ хэрвээ тоон нэг бол 25 байгаад, нэг бол 28 болоод, нэг бол 30 болоод ингээд өдөр нь өөрчлөгдөж байх юм бол таны сарын тэмдгийн мөчлөг алдагдсан буюу даавар, эмэгтэй даавар нь тэнцвэргүй болж ин гэсэн үг. За сарын тэмдэг алгасч ирэх. 1 сар ирэхгүй байж байгаа дараа сар ирэх ч юм уу. Эсвэл бүр 25 хоногоос өмнө богино болох. 25 хоногоос дотогшоо ингээд ирээд байх юм бол энийг сарын тэмдгийн мөчлөг, бүтэн мөчлөг дууссан гэж үзэхгүй. Тэгэхээр 25-аас доош байж болохгүй нэ штэ. За тэгэнгүүт ямар нэгэн өндгөвчний тэр хэсэгт ургацэг, киста тий янз бүрийн юм ургасан байх. Одоо хортой болон хоргүй хавдар тий. За тэгээд сарын тэмдэг зовиортой ирэх. Өвдөөл ерөөсө орон дээр босч чадахгүй, өвчин хамдаах им уухгүй болохгүй болоод байх юм бол тэр эмэгтэй хүн тийх ёсгүй байхгүй. Тэр бол таны сарын тэмдгийн мөчлөг алдагдж гин буюу даавар маань
хэвийн түвшиндээ ялгарч чадахгүй байна гэсэн үг. За тэгээд нөгөө толгоо өвдөх, ялангуяа биений юм эрхийн өмнөх юм уу ирж явах үед толгоо өвдөх нь энэ эмэгтэйчүүдийн даавартай холбоотой байх. За оншин тодорхойгүй жирэмслэхгүй байх. Жирэмслэгээд хичээгээд байдаг. Гэхдээ хүүхэд олохгүй байх. За депресс гэдэг нь болохоор нөгөө стрессийн бүр хүнд хэлбэр. Ямар ч ирч хүчгүй болчих. Өглөө босооч ямар ч ирч хүчгүй, ямар нэгэн юмд идэвхгүй, бүр ингээд юу ч хийх хүсэл төрөхгүй те. Тийм болох юм бол энэ стресс нь бүр урт хугацаанд байсараа депресс болсон гэсэн үг. За тэгээд савн fibroid гэдэг тэрэгч монголоор юу гэдэг вэ? Fibroid гэдэг бас уйланхаа ургах. За тэгээд хөхөнд бас уйланхаа янз бүрийн юм ургах. За тэгээд хөх хүндүрлэх. Байнгын хүндүрлээд сардаа нэг удаа ч юм уу хүндүрлээд байгаа бол яах нь вэ? За тэгэхээр энэ дээр бичсэн байна те. Батга ихсэх, нүүр эрүү орчмоор юм гарах, жин огцом нэмэх эсвэл хасах. За тэгээд үс их унах, нойргуудах, ядаргаа ихсэх, за толгоо өвдөх, хэвл одоо эмэгтэйчүүдийн даавар алдагтаад ирсэн үед таргалалт яадаг вэ гэхээр биеийн дээд хэсэг хэвийн хэрнээ яг энэ бэлхүүсний энэ доод одоо хэсгээс доошоогоо ингээд жин нэмж эхэлдэг. Яагаад вэ? Саяны одоо эмэгтэй хүний өндгөвч гэдэг чинь энэ хэсэгт байрлаж байгаа шүү дээ хэвлийн орчмоор. Тэгэхээр энэ хэсэгт нөгөө даавар маань зохисгүй болчоор энэ хэсэгтээ өөх хуримтлаж эхэлдэг. Яг гуйны дээд хэсэг хэвлийн доод хэсгээр өөхлөлт хурдтай хуримтлаж эхэлэх юм бол таны эстроген даавар нэгсээд нөгөө тэнцвэртэй байх даавар нь багасдаг ч юм ингээд тэнцвэрийн алдаад эхэлж ийн гэсэн үг. Тэгэхээр тэрийг ажиглах нь шүү дээ тийм ээ. За тэгээд гар хөл хавгнах тэр хэсэгт шингэн хуримтлагдаад байх юм бол бидний эмэгтэй даавараас алдагдсан байна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ саяны шинж тэмдгүүдээс хідэн ялгарч байгаагаа ерөнхийдөө нэг барагцаагаар мэдсэн бол тоонуудаа хэлье. Эхнийх нь багш 15 байсан шүү дээ.